Энэ Монголын түүчээ болсон эрхэм залуучуудаа залуу хүн цувралыг 8 дахь жилдээ 7 хоног бүрийн баасан гарагийн 17 цаг залуу танхим зохион байгуулагдсан. Залуу та бүхнийг урьж байна. Монголын залуучуудын холбоо. хэмжээний мастер автомобиль маань хүрсэн ирээд байна. За ингээд очноо хадуу одч дарахтаа асууя. За энэ цогцсон оюутан залуучуудтай болоо. Энэ орой мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр бид бүхний урилгыг хүлээж авч бас энэ сайхан орой бидэнтэй халуун талаараа өрнүүлэхээр ирсэн танд баярлалаа. Тэгэхээр ер нь бол лекц маань нэг цагийн ярилцлага маань нэг цагийн хугацаанд үргэлжлэх байгаа. Тэгэхээр ерөнхийдөө залуучууд маань өөрсдийнхөө хүссэн асуултыг бас асуух чөлөөтэй байгаа шүү. За тэгэхээр хоёулаа ярилцлага таны бага насны сайхан гэгэн дурсамжуудаар хэлье гэж бодож байна. Ер нь бага нас тэгээ нутаг усны тухай ярихаар хамаг сайхан дурсамжууд хүрдэг шүү дээ, тийм ээ? За тэглээ хөө манай аав ээж маань бол Сүхбаатарын дарангийнх. Тэгээ би Дорнот аймагт өөрөө төрсэн байгаа. Тэгээ Дорнот аймгийн гэлтэйж яваад одоо 28 насыг зогссон байна. Тэгээ 1988 оны 1 сарын 28-нд төрсэн. Хүнхээ орд. За тэгэхээр ер нь багтаан та хэр сахилахгүй хөхтэй. Би ер нь бодохдоо энэ боксчд энэ хүмүүсийг ер нь нэлээд сахилахгүй хөхтүүд байжгаад энэ одоо урлагийн спортын энэ чиглэл рүү орж ирдэг болоо гэж боддгийм л да. Тэгэхээр та ер нь багтаа яг ямар хөхөд байсан бэ? Тэгээ багтаа бол ерөнхийдөө нэлээд сахилахгүй хөхтэйсэн. Тэгээ хөдөлгөөнтэй тэгээд хөхтэй байхдаа жоохноосоо ахвалууд спортоор хичээлсэн ерөнхийдөө. Тэгээ бүхий спортоор хичээлж энэ спортын гараагаа хичээлээ. Тэгээ 2-р ангиас 4-р анги хүртэл үндэсний бүхээр хичээлээд. Тэгээ 8-р ангиас хойш боксing спортоор хичээлээд. Одоо өдийг хүртэл хичээлсээр явж байна. Энэ боксing яг юун таныг татах болов? За тэгээ хүн бол нэг ямар нэг юмд орсон бол тэгээд эцсийн үсчиж салах хэрэгтэй гэдэг. Тийм болохоор миний зорилго бол ер нь нэг хийсэн юм заавал дуусгахын төлөө ер нь сэтгэдэг хүн байгаа. Тийм болохоор одоо бас биелүүлэг одоо нэг ганцхан зөвлөлдсөн байгаа. Тэрийгэ биелүүлэхийн тулд одоо энэ спортоор өргөжлүүлээд одоо олимпийн наадмаас ирээд бас 60 хоног бас сайхан амарсныхаа дараа бэлтгэл сургуультай орчууд явж байгаа. Тэгэхээр ер нь анхны юм бүхэн хүний сэтгэлд бас айгүй үлддэгтэй, дурсгалтай, дурсамжтай, сургамжтай байдаг. Тэгэхээр ер нь таны бас анхны тэмцээний чинь тухай бас сонирхмоор байна л та. Яг ямар тэмцээнд оролцож вэ? Ямар тулаан хийж вэ? За Дорнот аймагт би 2003 онд Монгол Улсын гавьяа суулжуулагч Төмөр Хотогч удирдлагын боксing спортоор хичээлээд. Анхны тэмцээн маань бол шууд хил дамж оролцож илаа. Манай Дорнот аймаг бол цаашаа хятадтай Оростой бол хоёулангийн хил салгаа байдаг. Тэгээд Орос албаны улсын Борц хотод анхны тулаана боксing спортоор 1 сар хичээлсийн дараа очиж анхны ялалтаа тэнд байгуулж ирсэн. Ер нь боксоор хичээлнэ гэдэг ер нь тийм амаргүй зүйл байх л да тий. Мэдээж хүнд хатуу спорт. Тэгэхээр энэ хугацаанд бас шантрах, хальсрах тийм үе гарч ивүү. Тэр бүхнийг ер нь хэрхэн даван туулж ив? За ямар нэгэн спортоор хичээлж байгаа хүнд бол шантрах үе бол үргэлж тохиолддог. Тэгээ миний хувьд бас шантрах зүйл тохиолж илаа. Тэгээ тэр болгондоо өөрийгөө хуцлаад тэгээ ядаглаад жингээ асах дээр л жоох хөвчөөс нэг хоног 2 хоног хоосон чадахгүй шантрах үе гарч илээ. Тэгээ тэр бүхний даван туулаад одоо энэ зэрэгтэй явчихад явж байна. Сая жингээ асах гэж ярьлаа л да. Тэгэхээр би бас сонсчихлоо л да. Таныг 2005 оноос эхлээд байна. Тасралтгүй 60 кг-ийн жинд одоо ингээд жингээ бариад 10 жил яг энэ жиндээ тоглож байгаа гэж сонсон. Тэгэхээр бас жим барих тал дээр бас ер нь бүхэлдэн 10 жил яг тэр жиндээ барилна гэж тоглоно гэдэг нэг бодлын амар байж байгаагүй, нэг бодлын их хэцүү байж магадгүй. Тэг
амжилт үзүүлэх юм бол жингээ заавал барих шаардлагатай байдаг л та. Одоо манай Монголын мисс төрөл одоо жингээ бариад яваад байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан тамирчин бол яг жингээ бариад өөрөө жинд яг өөрөө татсан жинд тоглох юм бол амжилт үзүүлэх нь бол арай төхөн байдаг. Тийм болохоор би 2005 онд би Монгол Улсын хөдөлмөрийн Баатар Сэрдамтай жоо хүүхэд байхдаа улсын аваргаараа финалж ялагдаад мөнгөн медаль авчлаа. Тэгээд тэрнээс хойш шууд жин өсөөд 54 кг-ийн жинд 2006 онд хөдөлмөрийн Баатараас Бадар өвөнтэйгээ нэг жинд тоглоод бас мөнгөн медаль аваад тэгээд 2007 онд нь шууд 60 кг-ийн жин лөө жин өсөж тоглоод одоо Монгол Улсын насан туршид улсын аваргаар одоо 7 дахь төрөг авчаад залуучдын улсын аваргаараас 2 төрөг өсвөртөөс 2 төрүүлээд ингээд бодохоор яг Монгол Улсын аваргаар 11 удаа төрүүлээд яаж тэгэхээр өөрөөр нь бас л нэг жинд ингэж удаан барьснаа гэдэг жингээ барина гэдэг бид тэгэхэд одоо жингээ барих гэж нэр үнэхээр асуудалтай шүү дээ. Тэгэхээр энэ хүн маань бүхэлдэн 10 жилдээ нэг жиндээ ингэж барилдаж байна гэдэг бол үнэхээр гайхалтай хөдөлгөөн юм аа тийм ээ. За тэгэхээр улаан дундаас таны сэтгэлд хамгийн их хоногшсон эсвэл бол сургамжтай тим ер нь ямар талаан байдаг вэ? Хүний нэг сэтгэлээс гардггүй нэг сургамжтай байдаг да. За энэ дээр би яг ингэсэн шүү, дараагийнх дээр яг ингэндэ гэх тэрнийг одоо хүртэл одоо хадгалж явж байгаа тийм сургамжтай. За сургамжтай тоглолт гэх юм бол 2011, 13, 15 оны дэлхийн аварга шалралт тэмцээн. Манай боксing спорт бол чөлөөчүүд бол дэлхийн аварга нь бол жил болгон болдог. Боксing спорт бол хүнд спорт гэдэг утгаараа 2 жилд нэг болдог байгаа. Дэлхийн аваргаар би 3 жил оролцоод 3 хүрээлэн медалийн төлөө хожигдсон. Тэгээ хамгийн анхны дэлхийн аварга болохоор Ирландын боксчинтэй бас яг тэр олимпик авах тэмцээнээс 11 онд. Тэгээ хоёр Солонгос, Армени боксчин гэлчаад яг тэр Ирланд боксчинтэй тоглож байгаа би 2 удаа нокаутанд оруулчаад оноо нь 18-11 тэмцээд туршлагагаар хожигдсон гэх. Тэр бол айгүй гайхалтай тоглолт болсон. Үжээ ялт бол миний хувьд шийдсэн тоглолтыг шүүгч нар маань нөөдөл рүү хөврүүлж ялтыг Ирланд боксчинд өгсөн байна. Хамгийн сэлгэд тоногсон тоглолт бол 2008 онд яг 20 настай. Яг залуухан 20 одоо 8 жилийн өмнө юу вэ? Тэгээ 28 жилийн өмнө Тайланд Изаны цом гэж тэмцээн. Тэр нь болохоор манай мэргэжлийн боксing савга гавьяатыг мэд хүн байгаа юм дэр. Тэгээ савга ханхудаа тийм Тайланд Изаны цомд төрүүлж ирсэн мөлий. Тэгээ 13 жилийн дараа би бас тэр тэмцээнд төрүүлэхтэй. 2007 онд нөгөө өдрийн Баатар өвөнтэй тоглолдог Бодафиано гэдэг орс. Тэрийг хожиж тэнд аваргын алтан медалийг анх авч ерөнхийдөө олон улсын тэмцээнд гарч ирж байсан. За тэгэхээр нөгөө Инчонд болсон Азийн наадмаас аваргын алтан медалийг авчирсан хүн ер нь Монголоос анхных нь та юм байлээ тийм ээ? Судалж байхад тэгэхээр боксинг бол анхных нь тэрнээс чөлөөж удаагаар бол Азийн наадмын аварга болсон дөө. Боксоос бол за анхных нь. Тэгэхээр ер нь тэр үед чинь бас нөгөө шүүлтийн хувь дээр бас янз бүрийн асуудлууд гаргаад те ер нь сэтгэл зүйн хувьд бас нэлээд хүндээсэн баг. Тэр сэтгэл зүйн их дарамтуудыг ер нь хэрхэн даван туулж яв. Ер нь бокс чинь хүний сэтгэл зүй гэдэг бас айгуу чухал байд юм болов уу гэж би тухайн үед бодож байлаа. Манай Монгол жоохон дутагдaltaй л сэтгэл зүйч гэдэг тал дээр бол ерөнхийдөө жоохон дутмаг байдаг. Одоо Английн боксчдыг хараад бас хатаархдаг л да. Нэг тамирчин бол нэг тасалжуулагч, нэг аналист, тэгээд нэг эмчтэй, тэгээд бас юутай сэтгэл зүйчтэй бас явдаг байгаа. Тэгэхээр бидний хувьд болохоор сэтгэл зүйч гэж хүн бараг байхгүй. Спортын төв ордон дээр манай спортоор үзсэн мэргэжилтэнгүүд сэтгэл зүй ороод тэгээд өөртөө ерөнхийдөө тоглолтоосоо туршлага суугаад тэгээд сэтгэл зүйгээ өөртөө дэш өргөж явдаг ерөнхийдөө. Яг тэр тухайн тэмцээний үеийн сэтгэл зүй бас ямар байв те. Тэгэхэд шүүлтэн дээр бас нэлээд хідэн янз бүрийн асуудал гарч ирсэн те. Тэгэхэд яг Инчоны Азийн наадмын дээр болохоор яг манай Монголоос 7 боксчин яг медалийн төлөө үлдээд
бүгдээрээ тоглосон. Би яг тамирчдаа яг дундуур нь тоглоод хүрэл медалийн болцсон хангачаад тэднийг үзээ сууж байгаа. Бүгдийнгийн бас ингээл одоо манайхаар болохоор яг зачин хийжтэй. Бүгдийнгийн бас тэгж яг төлөөлсөн. За маргааш нь би бас Японы тамирчтай тоглож байсан. Тэгээд тэр Японы тамирч болохоор Лондон голид хүрэл медалтай боксч байсан. Тэгээд тэрийг 3-0 ярьж байгаа очоод бууж ирчээд өөрөө ирэхгүй бас жоохон уйлаад ярьлаа хэрэг бас үтсэн хүн байж магадгүй байгаагүй ч магадгүй. Тэгээ өөртөө уран зориг өгөөд би надад одоо аврагын талаар болгож байна. Би надад бол ялгах хэрэг байхгүй гэж би бас Монголын телевизээр яриад тэгээ цаашаа явсан. Тэгэхээр за сая зуны олимпийн наадам боллоо. Барзилийн 2016-г. За энэ наадамд та ер нь олимпиад анх удаа орсон тий. Анх удаа ороод хүрэл медаль хүртсэн байгаа. Яг хүрэл медаль аваад зогсож байхад бас яг тухайн үед юу бодогдож вэ? Медалийн боловсрол хангахад. За хүрэл медалийн боловсрол хангачаад медаль авах гэж бас нэг 2-3 хоног сүлээсэн. Аврагын төлөв тоглолтууд үлээд. Тэгээд жоохон сэтгэл гонсгор байсан л да. Надад шүү нүүж болж байсан. Тэр олимпийн авраг болдог Бразил тамирчин болохоор би өмнө 2 ч удаа Кубы улсын хэмжээнд хожигдчихсан. Тэгээд тэрийг үзээ сууж байхдаа бас өөрөөдөө бас жоохон өөрийгөө голох маягтай бас жоохон тийг суужсэн л да. Тэгээд хүлээлт бол монголчууд маань маш их хүлээлттэйсэн болохоор бас сэтгэл маань жоохон дундуур байсан. Гэхдээ хоос өрөөгөө монголчуудаа хүрэл медальтай ирсэн болохоор маш их баяртай байсан. Тэгэхээр саяхан би бас нэг мэдээлэл харсан л да. Яг тэр нэг олимпийн боксийн тэр юг шүүсэн шүүгчдийг олон улсын боксийн сонирхогчдын боксийн холбооноос ер нь шүүх эрхийг хассан гэж сонсч байсан. Тэгэхээр ер нь бол манайханд хүрэл байтугай цаашаага мөнгө арт гэх боломж бэжээ гэж би бас тухайн үедээ бодож л байсан л та. Тэгээ энэ тал дээр бас та ямар бодолтой байдгүй? Ер нь бол нөөц болцоо бол байсан л да авраг болох. Тэгээд олимпиадын орны 36 шүүгч бол бүгдээрээ ажлаасаа халагдсан. Тэр бол өмнө мэдээлэл. Одоо шинээр шүүгч нар гарч ирэх баг. Эх жил 4 сард Монгол улсад маань усан төвчтэй Аз аврах болно. Тэгээд тэрний дараа 8 сард Германд дэлхийн аврах байгаа. Тэрний төлөө одоо бэлгийн сургуультанд орсон гэж. За тэгэхээр бит хоёр бас яг ингээд яриад суугаад билгүү залуучууд маань бас бит хоёртой зөв чөлөөтэй ярилцаасаа гэж би бас хүсэж байна л да. Тэгэхээр та хэд маань бас сонирхсан асуултуудаа чөлөөтэй гараа өргөөд надаа нэг ийм асуулт байна гэж асуух юм бол бас асууж болно шүү. Тэгээд сайхны ярианда оролцоод бүгдээрээ идэвхтэй суцгаая тэхүү. За энд за юуны өмнө танд энэ арай бүргээ надад нэг асуулт байна. Та хамт явчихта барилдаа байсан гэж хэлсэн. Боксинг спортыг сонгосон бэ? Энэ сар яриад үз. Би яг үндэсний бүхэр хичээлдэг байсан л да. Тэгээд 4-р ангитай нэг бүр өсвөр үеийн хүмүүсийн бүхий хэмжээнд ороод 4-д авчихаа. Начны байдлаар аавн дээр үлдчихээд. Тэгээд нэг аюугийн том биетэй хүмүүсд нүсэртлэн унсан. Тэгчээд ер нь за жижигхэн биетэй чи ер нь бүхий спорт надтай ер нь зохихгүй байна. Тэгээд манай дорн тамирчид спорт орон болохоор бүхий секц боксинг секц ингээд цуг хичээлнэ. Заалан дээр одоо энэ дорн төстэй. Ингээд цуг хичээлдэг. Тийм болохоор яг бүхий спортоор очиод нэг өдөр бэлтгэлтэй очингуудаа бэлтгэл хийхгүйгээр тэр боксинг юу хийж байгаа бэлтгэл хийж байгаа хүмүүсийг нэг өдөр үзсэн баг. Тэгээд ер нь боксинг спортоор хичээлдэг шийдээ. Би 3 өдөр бас юун дээр боксинг тамирчид ямар бэлтгэл хийдгийг харж суусан л да. Тэгээд шууд боксинг спорт руу орохоор шийдээд. Гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авч ер нь боксинг спортыг ингээд харж байгаа чинь бицүү спорт шүү дээ. Тэгэхээр мэдээж бас нэг тийм сайхнаар хүлээж авааг баха.
Тий, намайг анх бол бүхий спортоор явж ил гэж бодсон л байна л да. Бүх өөрчлөлт аягүй дуртай байсан. Тэгээ манай гэр бүлд бол спортоор хичээлсэн хүн байхгүй. Тэгэхдээ би спортоор хичээлээд тэгээд одоо ди зэрэгтэй явж байна. Тэгээд боксing спорт бол хамгийн сонирхолтой нь юу вэ? Багштай ажиллах даалгавар нь хамгийн гоё таалагдаад би ер нь тэр спорт орсон л да. Тэгээ багштайгаа уулзлаад 12 минут багштайгаа уулзлаад ажилладаг. Тэр энэ бол лафанд орно гэж ярьдаг л да. Тайд нөө бэлтгэж явах тус орж ирсэн шүү дээ. Тэр бэлтгэлд бол би хамгийн дуртай. Тэр яагаад тэр бэлтгэл дуртай гэвэл тамир чин боксing тамирчид бол тэр бэлтгэл хамгийн сайн, хамгийн зохилтын хүч зүүн техникийн сайжирна. Тамирчин ганцаараа амжилт үзэхгүй хэрвээ багш нь хараад сууж байгаа бол багш нь нөгөө алдааг нь харна шүү дээ. Тэр алдаан дээр нь бэлтгэлийн хийлгээд явах юм бол тамирчин улам сайжирдаг. Тийм болохоор би одоо ч тэр бэлтгэлийг бол байн хийдэг л дээ. Тэгэхээр боксинг спортыг бас сонирхож байгаа хүмүүс байж магадгүй те. Ер нь ингээ боксинг спортоор хичээлэхэд ер нь юуг анхаарах хэрэгтэй те. Одоо тухайлбал бол бага наснаасаа эхэлж хичээллүүл сайн ч гэдэг юм уу те. Одоо тэдэн настай олуулж баг хичээлээд нэмэргүй дээч гэмээ. Ер нь ийм зүйл байдгүй. Хэрвээ боксинг спортоор амжилт үзүүлье гэх юм бол 12-оос 17 насны хооронд гэтэхгүй хичээлүүл ерөнхийдөө сайн. Гэхдээ заавал амжилт үзүүлэх шиг би бэлдэртэй анхаараад бас хичээлсийг хийвэл тэр эрүүл амьдралд спорт бол зайлшгүй хэрэгтэй зүйлтэй. Та тэгэхээр өөр нь одоо хэдэн нас хүртлээр энэ спортоор явъя гэж бодож байна? За би одоо эх жилийн дэлхийн аваргыг ер нь харна. Хэрвээ би тэр дэлхийн аваргаараа сайхан амжилт үзүүлэх юм бол 20 оны Токио Олимпик руу зоригтуулж өгдөг байна. За манай хүүхдүүдээс асуух асуулттай хүн байна. Бид хоёр ярьж л ах ба тий. За өөрч энэ өрөө мэндийг хүргье. Тэгээ манай хүүхд өөрөө бас боксер хичээлдэг. Тэгээ би өөрөө ингэж боддог л да. Хүн ингэж өндөр амжилт гаргахын тулд өөрөө ингэсэн тийм байнгын бас нэг зуршил бэлтгэлтэй байх хэрэгтэй болоо бэлтгэлээс гадна одоо чи өглөө болгон босоо гүйдэг ч юм уу байнгын одоо сонголттой байх дасгал хийдэг ч юм уу тий ийм зуршил өөрт ч юм байдгүй тий нэгдүгээрт нь хоёрт нь болохоор бас нэг удмын гэж байдаг шүү дээ. Удмын одоо удамд чинь боксing хүн байдгүй. Тэгээд гуравт нь болохоор бас манай хүүхд одоо нэг жин хасна гэж жишээ нь ингээл баг 3-4 кг жин ингээл 2-3 хоногийн өтер хасна ч гэдэг ерөөсө хоолоос байгаад өдөржин ингээл хөлрөөл дасгал хийгээд хэцүү харагддаг байхгүй. Тэгж жагаад гинт нэг тэмцээндээ орох болохоор харвас би ингээл амар сулдаа болсон юм шиг санагддаг. Тэгээд ерөөсө чадлагүй болчих юм шиг санагдаад хоолгүй удаа явсан хүн хэцүү бас ямар нэгэн тийм нэмэлт юм өгдөг байхаа чи тэрийг асууч гэдэг юм уу тэгдэг байхгүй. Тэгээд тэр тал дээр бас ямар зөвлөгөө өгөх бол гэл. За хоёрын бэлтгэл бол зайлшгүй тамирчин байх шаардлагатай. Би хүүхэд байхдаа бас манайх аймгийн төвөөсөө 5 км-ийн зайтай. Гэхдээ аймгийн төв дээр л дээ 5 км-ийн зайтай. Тэндээс би өглөө болгон 5 км гүйчээд, эргэж буцаад 5 км гүйчээд, бэлгэлээчээ 5 км гүйчээд хүүхэд байхдаа тэг хичээлдээ яваад эргээд өдөр хоолтой болго өдөр тэгээд бэлгэлдээ явчихдаг байсан. Хүүхэд байхдаа бол хоол бол тэр болгон олдоод байхгүй шүү дээ, тий. Гэхдээ бас нэг талх хичээл хэл гараа гүйчдэг байсан. Тэгээд жин гасалтан дээр бол угаасаа тамирчин бол яг тэгж 2-3 өдрөөр ч хавс хонох цаг үе байна. Нэмэлт юм одоохондоо идэх ямар шаардлага байхгүй. Бидний чиглэлээд хэрэггүй таавал өсвөр насны хүүхдүүд бол одоо хэрэггүй. 20 нас хүрээд 20 наснаас дээш нэгэ болох юм бол энэ бидний тариа бол заашгүй хэрэгтэй. Одоохондоо бол нэмэлт бүтээгдэхүүн бол өгдөггүй. Хэрэг хоолыг сайхан хийж өгөл тэгээ явуул ерөнхийдөө бараг болчихно. Ядрахгүй. Чи жингээ гарч байгаа үед бол ядраал ингээд бүр бараг ундах гэдэг байгаа хэвээр өгчээ. Нүд мүдэн бүр сөмөцөө. Яг угаасаа тийм их зүйл болно. Би чинь одоо яг миний хамгийн бага гасалт бол 5-аас 8 жилийн хасчиж тэмцээнд оролцдог байгаа. Тийм болохоор л хоол ундаа яг тохируулаад өдөрт нэг их хоол идэл ерөнхийдөө байнгын ерөн өлөн байдалтай ерөнхийдөө явж идэг. Тэрүүхэн хувцсандаа сүлж ядарна л да. Тэгээ жингээ үзүүлээд хоолундаа идэх юм бол эргээд нөгөө хүчин сэргэж чинь. Тийм болохоор та айгаа зах зүйл байхгүй.
Тэгэхээр би тэд бас өчигдөр Батгамлагийнхаа бэлтгэл дээр нь очиж танилцсан л та. Тэгээд би тэд бас хоцорж очиод яах вэ гэж бодоод нэг 10-аад минутын өмнө очисон. Тэгээд би тэд бас санаа зовоод дасгалжуулагчаас нь асуусан л да. Тэгсэн чинь манай Оки бол яг цаг барьд юм а, яг цагтаа орж ирнэ. Тэгээд би тэд цаг харсан чинь яг цагтаа орж ирж байгаа хгүй. Яг 5:30 гэсэн бол яг 5:30-таа орж ирж байгаа. Тэгэхээр ер нь энэ бас нэг таны давуу тал юм шиг. Ер нь цагийн ямиг цагт нь энэ бас таны нэг баримтлагдаг зарчим болов. Залуучууд маань бас эндээс суралцвал бас айгүй зүгээр чанар байдаг шүү. Тэгээд энэ талаар та бас манай залуучууд ярьж өгч. Цаг барьна гэдэг бол маш чухал шүү дээ, тийм ээ. Би бол хоцрох дурггүй. Тэгээ хүн хүлээх бас айгүй дурггүй. Угаасаа хүлээж чаддгүй. 5 минут уцрах юм бол тэгээд орхив явчихдаг. Хойноос уцаа ярингууд нь чи цагтаа яриаггүй би цаг чамаа хүлээлээ. 5 минут л дээ. Тэгээ би яваад өгчдөг л дээ. Тэгээ тамирчин хүмүүсийн онцлог бол яг цагтаа ирж бэлтгэлээ хийгээд яг цагтаа тараад явдаг. Тийм болохоор их тамирчид ер нь цагаа баримтладаг байх гэж бодож байна. Зөрхтэй. Гол зарчим бол цаг баримтлах гэдэг тий. Тэгэхээр өөрөнд та бас залуу хүнийхээ хувьд бас өнөөдрийн залуучуудаа бас нэг үнэлэлт дүгнэлт өгч бас хардаг байх тий. Тэгэхээр өөрөнд манай залуучууд ахмадаасаа суралцах тий. Тэгээд залуучууд маань ахмадаа бас нэг хүнлэх тал дээр бас нэг жоохон тийм үл хүндэтгэгч юм уу тийм хандлага ажиглагддаг л та. Гэтэ та ерөн залуу хүний хувьд Монгол залуу хүнийг одоо өнөөдрийн залуучуудыг ер нь хэрхэн харж дүгндэг вэ? За манай боксийн тамирчид бол айгүй дэг журмтай. Бид нар ч болсон яг тэр журмаар л бас хүмүүс ирсэн. Би ч 15-6 настай байхдаа яг энэ боксийн тогоон чанагдаад явсан. Тэгээд 18 настай залуучуудын шгшээ багт ирж байхад бол ахнараа хөндлөн боксчид гэлтгүүр тамирчид ерөн хагас сэргэлтийн байдалтай байдаг шүү дээ. Тийм болохоор ахаа хөндлөх, багшаа хөндлөх тэр өстөр бол угаасаа байнга суралцдаг байгаа. Одоо манай Монголын залуучууд бол гадуур явхад бол дайрч хамгаалцгал явдаг шүү дээ. Одоо ч араа гайг болчих. Араа нэг нүдэнд нь бас араа өөр харагдаад гайг болчих. Тэрнээс ер нь бас автобусанд дээр суугаа явж байхад ер нь амфаб наснд ер нь суудал тавьж өгөхгүй. Тийм зүйлүүд бас их гардаг л да. Манай эхнэр маань бас 2010 онд манай том охин маань нийлсэн. Тэгээд бас бид автобусаар залуу хүмүүс автобусаар л явдаг байлаа. Тэгээд жирэмсэн бол автобустай суудал тавьж өгөхгүй. Тэрнээс болж бас залуучуудтай маргалдах асуудал зөндөө гарч илээ. Тэгэхээр залуучууд манаас энэ тал дээр анхаарал бас зүгээр байх нь шүү тий. Тэгэхээр манай Монголын залуучуудын холбоо бас Монгол уламжлалаа дээдлэх тал дээр бас түлхүү анхаарч ерөнхийдөө тайз заслаа яг Монгол аргаар тий гар аргаар бэлдэж зассан байгаа. Тэгэхээр өөрөнд би яг энэнгээрээ юуг танаас асуух гэдэг юм гэхээр Монгол үзэл их оронч үзлийн талаар асуух гэдэг юм л та. Тэгэхээр та бол олон тэнцээ уралдаанд оролцож байсан. Тэгэхэд бас нэг Монголоо бодож омогшох тий их оронч байх тал дээр бас түлхүү танаас юм гардаг болов гэж би бодож байна. Тэ мэдээж Монгол хүн харийн төлөвчөө тэнцээ уралдаанд ороход бол гадаадынхан бол монголчуудыг бол бас мэдэх орн мэднэ, мэдгүй нь бол мэдгүй. Чингис хаанаар л ерөнхийдөө төсөөлдөг л дөө. Тэгээд бас гадаадын тамирчид дээр бол бас монгол тамирчдаас ерөнхийдөө бас бэрх асуудал үүдэг. Монгол ёс заншил гэдэг бол ер нь манай өвдөцөөс ер нь улбаатай тийм ээ. Бас тэр ёс заншлыг бас алдахгүй бас залуу хүн ч гэсэн тэр ёс заншлыг алдахгүй бас явж байгаа. Би бас Монгол гэрт амьдарч исэн хүн. Тэгэхээр бас нөгөө амжилттай яваа хүний ард сайн хань, сайн эмэгтэй хүн бий гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр бас энэ сайхан үдэш бас эхнэрийн талаар асуумаар байна. Таны эхнэрийг багш мэрэгчтэй хүн байдгаа гэж сонсч байсан бас эхнэрийн талаар танилцуулаач. За манай эхнэрийг Ганбаатарын улан гэдэг 1990 оных 2011 онд ШүТС одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн
Гэвс инженер ангиг төгсөөд тэгээ бас зам дээр ч ажиллаж исэн. Уул уурхайн компанид ч ажиллаж исэн. Тэгээд сүүлийн 2 жил багшилж байгаа сая бага охин маань мэдлээд бас одоо гэртээ хүүхдээ хараад бас байж байгаа. Тэгэхээр ер нь бол таны энэ спортын онцлогийг ойлгодог тийм хүн аягүй чухал ах л да. Тэгэхээр ер нь таны эхнэр мэдээж найдвартай арт тал байх. Тэгээ манай эхнэр битээр одоо яг би энийгээ мэдээд одоо яг 16 жил болж байна. Битээр бол яг Дорн тамиртай яг хөрш айлууд байсан. Манай эхнэр аав нь болохоор Скодрын гаралтай хүн, ээж нь болохоор даш боловлын бороод хүн. Тэгээд битээр хөрш зэрэгэлдээ байжгаад тэгээд битээр 2003 оноос хойш үйлдээд тэгээд манай эхнэр маань 2007 онд оюутан болоод тэгээд битээр 2008 онд ерөнхийдөө оюутны байранд зүг амьдарч хагаад тэгээд 2010 онд хүүхэд маань амьдлаад битээр тусдаа гарсан байна. Ер нь анх эхнэрээ хэрхэн найрч одоо нэг эр хүний 13 мэхэ гэж яриад байдаг шүү дээ. Тэр бас сонирн байна л ер нь эхнэрийг анх хэрхэн эхнэртэйгээ анх хэрхэн танилцж бас хэрхэн гэргийгээ болгож авч яв те. Хичнээн мэхэ ашиглав эр хүнийхээ. За тэгээд хүүхдээс болохоор тэр үеч тэгэл гадаа шороон дээр тоглож гүйж байгаа л танилцал тэгээд ерөнхийдөө найрал аваад тэгээд үеийнхтэйг тэгээд тэр онцлогсоор одоо яг үерхэж эхлээд болохоор их нэртэй одоо яг 13 жил болчих. Нэг гэрт ороод битээр 6-7 жил одоо ирж байна. Тэгэхээр сүүлийн үед нэг гэр бүлийн үнц нь алдагдж байна гэж бас их ярьж штэ тий. Тэгэхээр залуучууд маань одоо яг гэр бүл гэж амьдрахаас илүү хамтран амьдрагч гэдэг юм уу те эсвэл бол нэг сонирхлоороо сэтгэл хөдлөлөөрөө гэр бүл болчоод тэгээд эргээл салуултарч гэх юм уу те иймэрхүү асуудлууд их гарах болжээ. Тэгэхээр энэ дээр бас та залуу хүнийхээ хувьд ямар байр суурьтай байдгүй энэ талаар бодлоо бидэнтэй бас хуваалцаач. Тийм ер нь залуу гэр бүл ер нь биеиндээ буулт хийж өгөх ер нь сурах хэрэгтэй. Ер нь бие биедээ гэжтэй тэгээд ирчүүд нь ер нь буулт хийж өгөх их зүгээр юм байна. Тэгэхгүй бол те Эвтэй хүмүүсд буулт хийж юм боо юм гэдэг бас байхгүй шүү дээ. Тийм. Тэгээд ирчүүд буулт хийж өгөх. Эмэгтэйчүүд чинь тэгээд ирчүүдийнхээ ялцээж ер нь нөдөж аюу ах гэдэг шүү дээ. Тэгэхээр бас ирчүүд маань энэ тал дээр анхаараарай. За би бас энд нэг юм хэлчихье. Ер нь одоо асуулт асуусан залуучууд дундаас маань аттан тодорхой байгаа шүү. За би асууч. За сайн байна уу та? За энэ цугларсан оюутан залуучууд та бүхэндээ энэ гайхалтай орон мэндийг хүргэе. За намайг ирэх үе гэдэг би залуучдын холбооны директор HR клубын гишүүн. За би асуулт асуухаа өмнө окей хага нэг баяр хүргээ таны төрж идэв. Нэр дард тавья. Тэ. За миний асуух гэдэг асуулт юу гэхээр та олимпийн наадмаас хүрэл медаль аваад дорн төдөлтөд очиод тэ ичидээ очиод өнсгөлдөх тэр мэдрэмжийг танаад хэлнэ яриад байна. Тэр бид нар бүхэнд хаваалцсан тэр мэдрэмжийг тэгж байна. За тэр цагаас солоо тэ ээж хүн бол агуу би бол ээжийн дуу дуулахараас нүдэндээ нөлөөстэй явдаг. Яг л ээжигээ маш их хайртай. Би чинь 1996 онд яг манай би ихээс яг зургуулаа. 96 онд яг аав маань өөдлөөд ээж маань бас 6 хүүхэд хийгээд бас маш их хэцүүсэн. Би бол жоо хүүхэд байсан чинь тэрийг бол маш сайн сандаг. Тэгээд ээж маань сая олимпийн наадманд оролцож байхад яг эхний тулаанаа хийх гэж байхад ээж маань Дорн таймгийнхаа гэрт очиж байж байгаа. Одоо нэг юм пакетын шал байдаг шүү дээ. Тэрэн дээр галтраад цагаан жинжаа галтраад бүтэн гоёараа хөлөө уулчаад тийг эвлэг хэвчсэн байсан билээ. Тэгээ би тэрийг бол яг тоглож явах хугацаанд мэдээгүй. Айл сүүл медаль авсны дараа ээж чинь
ээжтэй ярих гэхээр л ээж фэйсбүүкээр ээжтэй ярих гэхээр л эхнэр ээж ахын хонжоо ичийн хонжоо гээд тэ санаад авахгүй гээд ингээл тойруулсан гэсэн тэгэхэд ээж эмдэж өвчижсэн юм байна. Тэгээд дуусны дараа ээж хөлөө уулаад ингээл эмдэгтэй гэсэн чи би яг бас тэр хүндрээс жоо айгу болоод тэгээд Монгол улсын яг энэ Чингис хаан онгоцны буудлын дээр буухад ээж маань ирээгүй. Тэгээд нөгөө хөлн уурхай эмдэж өвчижсэн болохоор тэгээд дорнот руу явах гэж маш их яарсан. Тэгээд дорнотын ард түмэн маань бас хүлээж авах гээд бас нэг хөтөлбөр байгуулчихсан. Ээж маань бас наваа хүлээгээл би ээж рүү явах гал тэгээд яарал байсан. Тэгээд би дорнотын ард түмний хүндэтгээд бас хэсэг хугацаанд бас Улаанбаатар хотод байж байгаа дорнот аймагт очиж тэгээд ээжтэйгээ уулзсан байгаа юм. Маш сайхан. Тэгээд бол маш сайхан байсан. Ээж маань наваа дорнотын ард түмэндээ бусад тогтнолынхаа талбай дээр маш сайхан үлээж байна. За, сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Монголын ард түмэн таныг ингээд бүх баримттай Fox одоо Fox тоглох гэдгээр чи мэддэг. Тэгвэл эднээс өөр танд ямар нэгэн нууц авиас байгаа юм? Жишээ нь дуудаг ч юм уу, шүлэг уншдаг ч юм уу? Хэрвээ байгаа та бүхэн одоо та биднэрт үзүүлээч. Ямар гэсэн бэ? За. Аяас ч дээ нэг актер, тим актер аяас ч байхгүй л юм. Дууч хүмүүс энэ дэр ямар дуулдаг гэж яриад л дээ шүү. Тэгээ ээжийн тухай нэг ганц бүгдээрээ сайхан дуулж идэх үү? Бүгдээрээ. За Монголын ирээдүйн залуучуудаас юм байж үү ямар тийм ээ? Сүми хизрэгдээ нэгээ анердаа сүсгэлхийн эрэхэнд эч минь бодогдно хүүгээ ирэнэгээд сүгээ өргөөд үсэлээ чилтэл алсыг ширтээд алсад суугаа ээжинэн амин хайртай шүтэн минь бидээ Яг ер нь бол дуулах авиас бэ шүү. За өшөө асуултаа өгөх. За тэд залуу. Нашиглаад ирж. Сайн байна уу? Намайг Цэрэн Дотор гэдэг. Би соёлын өглөө сургууль эсрэг дуулах чангийг өнгөрсөн жил төгссөн байгаа. Тэгээд таныг ингээд дуулсан чинь танд их гоё санагдлаа. Тэгээд миний асуух байгаа асуулт гэвэл маш энгийн. Тэгээ бас яг нэг Монгол хүн төв дэлхий дээр хэр маш урлаг спортоор маш өндөр амжилт үзүүлж байгаа гэдэг үгнээс танаас бахархаж сууж ялаа л да. Тэгээд залуу хүн гэдэг ингээд дээр ингээд бичсэн байна л да. Тэгээд залуу хүн гэдэг үгний утга учирыг ер нь та ер нь юу гэж боддог вэ? Өөрийнхөө нэг тайлбарж өгөөч гэдэг энэ залууч сууж байна л да энд. Тэгээд залуу хүн гэдэг бол миний ойлгосноор залуучууд бүгдээрээ одоо залуу насны дээрээ бол Монгол улстай бас хийж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо 30-40 хүрч чаад одоо хийдэ болондоо гэж явах шаардлага байхгүй. Ер нь залуу үе дээрээ л ерөнхийдөө өөрийнхөө хийсэн бүх юм тууштай хийгээд залуу хүнийхээ үүргийг гүйцэтгээд тийм ээ. Ахмад дээдсээ хүндлээд нийгэмдээ бас тустай юм хийвэл бас залуу хүний мөн чанарын болов уу гэж бодож байна. Миний хувьд бол
заадсан биш задуулсан арга бол тийм байсан маш тийм олон сэтгэл төрсэн тийм олимп боллоо. Тэгээд энэхүү олимпиос эх орондоо бэлгтэй ирэх гэдэг бол залуу хүний хувьд маш том зүйл байна. Тэрнээс гадна залуу хүн гэдгийнхээ та нийгмийн өмнөдөөс үүргээж гэх юм уу тийм зүйлийг энэ нэг зүйлийг засчуу дээр болов энэ нэг зүйлийг өөрчилчүү дээр болов гэсэн залуу хүний бодлыг болов хэл зүйлээс олцож байна. За тэгвэл яг мэдээж хийж бүтэх ажил бол заашгүй маш их байна. Тэгээд өмнө нь хийсэн хийж чадахгүй бас яваал байсан л да. Тэгээд одоо энэ манай Монголын жоохон өрсгөн бас аюултай өвчин нэрвэгдээ тийм ээ. Дорн тайм гэлтгүй Монгол улс манаас дүүмэрт нэмээд нэрвэгдээд ингээд байж хат бол би бол байнга тэр нийгмийнхаа хариуцлага хүлээгээд байнга тэр хандлагт нь оролцдог гэсэн. Одоо миний хийж байгаа ганц зүйл бол би дорн таймынхаа өрхөн төгссөн 11-р сургуульд болсон нэг гадаа саксны сайхан талбай хийж өгнө гэсэн бас төлөвлөгөөтэй юм гэдэг явж байгаа. Тэгээд дорны зөвлөгөөд төрийн бас байгууллага бас дорн таймагтаа бас байгуулсан бас үйл ажиллагаа эхлүүлээд нэмж үйл ажиллагаа эхлүүлээд явж байгаа. Тэгээд энэ Улаанбаатар хотод болохоор манай спортын одоо сурсан тамирчид тэгээд одоо гой тамирчин мандах наран тэгээд Нямочир тэгээд сэтгүүлч Шижирбаатар бид бүхэн бас нийлээд бас нэг төрийн бис байгуулахад бас ярилцаад байж байгаа. Тийм болохоор одоо нийгмийн луга хандсан ажил бол маш их юм. Залуу хүн одоо надад зүдэрсэн залуучууд тийм ээ өрөвдүүдийн хадлаа бас хийсэн төлөвлөсөн ажлууд ерөнхийдөө маш их байгаа. Тэгээд монголчууд маань нэлээд ялагдах төрлийн хүмүүс байдаг. Тэгээд магадгүй та яг ялагдаж байгаа үедээ юу боддог вэ? Ялагдахгүй мундаг тамирчин гэж бас энэ халт тулааны спортод ер нь маш авар гол бүр тасарсан хүмүүс нь л одоо ялагддаг байх л та. Тэгээд би нэг ялагддаг хүнд бол эргэж ялагддаг. Тэр бол угаасаа одоо миний 13 жил боксер спортоор хичээлээд одоо нэг ялагдсан тохиолдол ер нь баггүй. Одоо энэ зарчмаараа цаашаа спортоор хөгжүүлж сайхан Монгол түмнээ баясгаж явна гэж дотор бодож байна. За харин бидний цаг багуулсан байна. За залуучуудаас асуух асуулттай хүн байна уу? За. Тулааны спортод бол одоо бүх бокс гэдэг штэ. Энэ спортоор хичээлж байгаа юм бол айхгүй хүн гэж юм байхгүй. Хэрвээ тэр айхгүй бол тэр хүн гэсэн штэ. Тэр айц римний айц гэж ерөнхийдөө байдаг. Яг тулах юм дээр жишээ зүгэлтэй жоохон ингээл сандал мундаг ерөнхийдөө ямар ч мундаг тамирчин дугасаа тохиолдог асуудал. Ямар зөрөгтэй хүн дугасаа ирэмдэх гэдэг бол одоо дагсан жижиг ярьдаг штэ. Жижиг таараа. Энэ төрлийн сандалыг бол одоо энэ 13 жил хичээлэхдээ бол өөрөө барих би сэтгэлээ 50 байхыг бол хэлдэг болсон. Тийм болохоор энэ дэрхтаа нэг нэг юм жоохон сандал байдаг. Тэгээ нэгэн дээр ямар ч сандал болоод ямар ч тамирчин ер нь айц. Ямар ч хүн дээр айц юм. Хэрвээ жоохон ч юмас айхгүй бол тэр хүн гэсэн үг шүү дээ. За яг энэ өдрийн сүүл аяга олон удаа таалцж байна. Тэгээд сүүл тарж байгаа тэнтэй уулзж байгаа охиныхоо сургууль руу явж исэн.
Тэгээд ер нь аав хүнийхээ таныг айгуу сайн аав болов гэж харж байсан. Тэгэхээр энэ талаар та бас гэр бүлтэй хэр их цаг зарцуулдаг вэ? Энэ талаар хуваалцаж байгаа. Хоёрдугаар болохоор таныг бас боксинг тэмцээн дээр харж байхад бусад тамирчид, залуу тамирчид өнгөж амжилтанд хүрээд нөгөө монголчууд ярьдаг оддын өвчин тусчдаг. Тэгээд одоо бие тоох, хязгаар гаргах, найз нөхдөсөө голдох юм үзэгдэл гардаг. Тэгээд таны хувьд бас энэ бол их гайгүй. Яг тамирчдынхаа дунд ингээд найз нөхдөйгөө дунд байдаг юм шиг санагдсан. Энэ талаар бас хуваалцаач. Тэгээд гуравдугаарт нь болохоор түрүү ярьж ирсэн нөгөө монголчууд сэтгэл зүйч бас ингээд байхгүй гэдэг. Ер нь боксинг спорт Монголд хэр одоо шинжлэх ухааны үндэстэй хөгжиж байна. Жишээлбэл одоо нөгөө боловсрол телевизээр нөгөө тамирчдын тухай нэвтрүүлэг гарч ирэл та жишээлбэл яг хэдэн секундэд одоо хүчний цагийг одоо хурд авч ийн тий. Хүчний цохилт нь яг хэд байна гэх чигийг бүгдийг одоо гаргаад эргээд тэргээрээ тамирчдаа бэлтэж байгаа. Тэгэхээр боксing одоо жишээлбэл одоо тий хүчтэй тамирчдын цохилт яг ямар одоо хэмжээтэй хүчтэй эртгүүлтэй яг энэ талаар одоо шинжлэх ухааны үндэслэл хэр хөгжиж байна. За яг цохилтын хүч эдрийг бол манай Монголд бол яг тодорхойлох тийм төхөөрөмж байхгүй. Өдрөлөг одоо харах ханаас биш яг тэр шиг бэлтгэл сургууль хийж байгаа. Манай спортын анагаах ухааны алба бол мундаг инженертэй. Манай спортын анагаах ухаан бол маш сайн бас дэлхийн түвшинд бас очихсан байгаа. Тэгээ бэлтгэл сургуулийн тал дээр шинжлэх ухаан бол хараахан сайн хөгжөв. Тэгээ тамирчид бол яг өөрсдийнхөө мэдрэмжээр дасгалжуулагчийн мэдрэмжээр бэлтгэл сургуультай хийж байгаа. Тэгээд нэгдүгээр тасалтанд би бол өглөө удаа охин өргөж өгөөд сургуулиас нь бэлтгэлд очиад тавьчихад сургуулиас нь авдаг байгаа. Манай охин ч өглөөнөөс орооны 6 цаг хүртэл хичээлдээ суудаг. Одоо өндөр зүйлэг гэдэг нь тэрэндээ ингэ суугаад үргэлжлүүлээ явдаг. Бага охинтой бол цаг хугацааг бол маш богино хугацаанд цуг байсан. Яагаад гэвэл намайг тэмцээн уралдаанд оролцоод явж Кубост явж хахад бага охин маань 5 сарын 24-нд мэдсэн байгаа. Тэгээ ирээд л ердөө сарын 8-9 чи охин маань сар болчихсон байсан. Ирээд 7 хоноо л олимпийнхаа бэлтгэлд эргээл гараад ирсэн. Тэгээ ирээд 9 чи охин маань 2 сар хүрсэн байсан. Дахиад 7 хоноод би олимпийн наадамд явсан. Олимпийн наадамд яваад ирэхэд охин маань 3 сар хүрсэн. Одоо охин маань 5 сар хүрсэн байна. Олимпиад ирээд 2 сар болчихлоо. Тэгээ охинтойгоо одоо яг 2 сар цугаж байна. Манай охин маань бол аваасаа өөр ихтэн арах юм бол шууд уйлдаг. Хоёрдугаар асуулт нь юу вэ? Оддын хүчин. Бид оддын хүчигээд яг гоо тэр мундаг байсан хүмүүс нь тэгээд мундаг чигээрээ тэгээд явдаг л ахал та. Миний хувьд бол яг л би харбор амьдралыг үзсэн. Тийм болохоор би яг л ард түмтэйгээ зөв тийм ээ. Ямар ч алдрын амьдрал төрсөн ч гэсэн ард түмтэйгээ зөв байна ч тийм. Яг тэр саяхан иржээ би ногоогоо зөвлөх гэдэг балсдаг өрөөж байгаа гэсэн. Тэр ногоо ч ихчүүд нь гайхах ногоо зарж ирчихсэн гайхаад л хэлдэг. Хүү нөгөө отгондлоо явж ийн яана энэ зураг аваад юм. Энэ үгээр явж болж байгаа юм уу хүний юм яриад яагаад явж болдгүй тийм үстэй. Адилхан л Монгол хүн яг олимпиадаас медаль аваад из. Тийм. За одоо сүүлийн нэг хүүхэд маань асуултаа асуугаад тэгээд хэдүүлээ ярилцлагуудаа өндөрлөе гэж бодож байна. За тэр ард залуу. Олимпиад хүрд медаль аваад зогсож байхдаа яг танд юу мэдрэгдэж та яг тэр хүрд медалийг аваад зогсож байхдаа танд яг юу болж байна? За эхлээд бол эхний хүртээ орд юм билээ. Тэгээд дараа нь бас Монголын ард түмэн Монголын ард түмэнд ямар ч байсан хоос орцсонгүй. Монголынхаа талбайд ягийн тэнгэрт мандуулаа. Дөрөв дуулаа ямар ч ишүүлээгүй ч гэсэн ямар ч байсан тэр Риод бол Монгол Улсын талбай маань мандсан болохоор сэтгэл нь маш сайхан байсан. Одоо ингээд өнөөдрийн амжилтанд хүрэхэд одоо хувь хүн талаас чинь юм одоо ямар баримталдаг зарчим үзэл хандлах чинь өнөөдрийн амжилтанд хүрсэн гэж та боддог бай. Тэгээд цаашид бас залуучуудаа одоо нэг төсөл мөрөдөл амжилтанд хүрэхэд ямар байх вэ? За
Наач сайхан асуулт байна. Боксинг спорт гэвэл спорт бол югаас одоо л яг л бизнес болчихсон. Би бол дотоод гэж боддог. Бид нар бол яг мөрөдөө тоглож байна. Хэрвээ боксчи сайн тоглож чадвал бокс чамаар тоглоно гэсэн бас манай тамирчны хэлсэн үг байдаг. Тийм болохоор нэг хийж байгаа зүйлдээ тууштай хичээх юм бол юунаас битээ тийм ээ хийж байгаа юм хийх хэрэгтэй шүү дээ. Ер нь залуу хүмүүс алдна, нэг алдна, хоёр алдна, гурван алдж болно. Дөрөвдөх дээрээ нөгөө хийжсэн чинь аяндаа бүтнэ. Би бол 3-4 ч алдаж исэн. Тэгээд дөрөвдөх дээрээ энэ олимпийн медаль авлаа. Тэгээд дэлхийн аваргаар 3 удаа бас тэрийг бас Монголын ард түмэн сайн мэдтүүлдэг. Чүгчийн бургаас болж хожигдчоод дотроо бас айгүй гомдолтой явдаг байсан л да. Тэгээд би тэрэнд шантраагүй боксинг бэлтгэлээ бол байнгын түнштэй бэлтгэлээ хийж явсаар байгаад хүрч юм аа. Тийм болохоор залуучууд хийж байгаа юм зөрөгтэй хийгээрээ. Замыгаа дундаас очих юм бол тэр чинь л эргээд шинэ юм ихэд бас хэцүү шүү дээ тийм ээ. Хийж байгаа юм бол тууштай хийх хэрэгтэй. За өчигдөр бид бүхэн бас нэг уралдаан зарласан байгаа тий. Азтай нэг хүнд одоо бэлтгэл хийжсэн бэлгийн бэлгэлнэ гэд та бүхэн үтсэн бол байсан ба. За тэрэн дээр хамгийн их шеэрлсэн, хамгийн их лайк авсан хүн маань бол Азтан болж тодорсон байгаа. За тэр хүний маань нэр бол ер нь тодорсон байна. За тэгээд дуусахаас өмнө хэдүүлээ тэр Азтандаа шагналаа гартуулчаа гэж бодож байна тийм ээ. За уучлаарай би юу яасан шүү. Сая на гадуур яваад жоох ажил хийжсэн гоо нөгөө би нөө сая Ерөөгийн олимпийн өмнө бэлтгэл хийжсэн бэлигээ авч нээж байгаа. Сая гадуур явж байгаа амтсангүй. Гэтэ одоо намайг дагаа гэрлөө. Би одоо шууд гэрлөө гарна. Шууд намайг дагаж яваад авчаад шүү. Боксинг бэлий байгаа. Гамболт Тэмүүжин. За Гамболт Тэмүүжин маань байна. За бай хүргэе. За нэсэ гараад. За маань Азтан болж тодорсон байна. За тэгэхээр сэтгэлээсээ хуваалцаач. Ер нь бол одоо лекцийн дараа давж яваад бидгийн авч болох нь эсвэл бол маргааш нөгөө төр цаг тавж байгаад авч болох нь. За тэгэхээр сэтгэлээс нь хуваалцъя. Сэтгэл маш өндөр. Тий. Хөргөө ингэж тастан болсон гэж бодсонгүй. Тий маш их баяртай. Тэгээд яг нөгөө өөрөх нь бэлтгэл хийжсэн байлээ гэж бодоход бас бургай санагдчихна. Намайг одоо дагаа явсан ч болно. Маргааш бэлтгэл дээр ирээд авсан ч болно. За манайх энэ спорт дээр бодно шүү дээ. Аха. За. Тэгвэл одоо авсан. За энэ Азтан маань цагийн юм цагтаа дагаа явчаад гэж байх шиг нэ. За бид бүхний дугаар бичээд авчихгүй тэгж жаад айцууд дагаа авчихжээ. За бид бүхний ярилцлага ерөнхийдөө энд хүрээд өндөрлж байна. За тэгээ бидэнтэй бас чөлөөтэй халуун талаа яриа өрнүүлсэн танд баярлалаа. Тэгэхээр бас цаашдаа чинь зорилго тий энэ спорт чинь их амжилтад маш их амжилтыг хүсэн юу. Тэгэхээр та бас энэ лекцийн маань хааж бас үг хэлэх байхаа гэж бодож байна. За тэгээд энд бас ажил идэх ч хүмүүс байна. Суралцдаг оюутнууд байгаа. Тэгээд цаг заваа гаргаад бас надтай уулзах гэсэн. Та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараа нь дахиад дараа жилийн дэлхийн аваргаар үеийн их сайхан медаль авчаад эргээд энэ танхимд уулзцгаая.